одоо тэгээд доод ажил хамгийн багадад 30 мянга ч. Тэгээд тэндээс 2 хоног тэгэл явна шүү дээ. Хүүхд авах гээд явах хэрэгтэй. Одоо ичээд юу гэмээр юм те. Энэ одоо энэ ажлын цагаад энэ цэцэрлэг сургуулийн цагийг өглөө цэцэрлэг мөсөд ихэд тэр цагийн одоо зүгээр шүү дээ. Арай тарахтнууд ягаад ч 4:35 гээд тэгэхээр эцэг эхчүүд 6-7 цагт тавдаг. Ер нь ачаал өглөөгөр 11 хүртэл төгжирж шүү дээ. Орой бол ер нь тэгэл 4-өөс хойш 8 хүртэл баг ер нь 9 хүртэл явахгүй шүү дээ. Айгүй хэцүү. Төгжрлийг бууруулахын тулд одоо ямар арга зам шийдэл байх ёстой вэ? Эргэн үеийнхээ үед байр суурь илэрхийлж. Одоо номерын хязгаарлалт хийгээд байгаа уг нь тэр үедээ бол гайгүй л байдсан. Одоо хичээл сургууль гэхээр хүн бүхэн хүүхд шуухтаа хөргөжөх гэл ажил ихтэй л байдаг байх тоо. Ер нь бол хүүхдээ арга ихтэй байдаг болохоор өдөрт нөгөө гадуур гарах ажил гарахаар ер нь бол ихвчлэн л замдаа бол төгжирч байна. Өчигдөр бол бүр амар төгжирсэн хүүтэн байсан болооч тэр юм. Тэгээд өчигдөр би өглөө 1 цагт гараад гадуур нь 3 газараар орох байснаа ороод тэгээ орой 8 цагт гэртээ ирсэн. Тэгээ зайсан хүртэл яваал буцаад ирэх хооронд л тэгж төгжирч. Замынхаа ачааллаас л болдог байлгүй гэж боддөө шүү дээ. Би ер нь бол тэгээд энэ дугаарын хязгаарлалт ингээд нөгөө нэг хязгаарлалтаа байгаа шүү дээ тий. Хязгаарлалтаа байсан ч гэсэн энэ бол нэг амар тэгж зүртэй нөлөөлж байгаа юм алга яг үнэндээ. Тэгээд яг яаж тэгж бууруулдгийг одоо мэдэхгүй л шүү дээ. Одоо буурахаар бол буурахаар ингээд шийдэлтүүд бас хийгээл ах шиг гэдэг. Гэхдээ мэдэхгүй энэ нөгөө нэг 4 замын уулзрууд энтрээ нэг шийдэн энтер гээл нэг зураг цэцэл гаргацсан байдаг шүү дээ тий. Уг нь тэрийгэ шийдчихвэл зүгээр юм болов гэд бид нар хардсан шүү. Хотод орж ирэл нэг 5-6 цаг өчтөрөл нэг 5-6 цаг л төвчөрч явж. Ах замраагүй баахан лизингийн машин л зархав л багасгамаар юм. Хүн болгон л бараг нэг гэрүүлт хэдэн ч машин байгаа. 2020 оны за 9 сарын 30-ны өдрийн байдлаар нийслэлд бүртгэгдсэн 604,000 автомашин байна. За тэгээд хөдөө орон нутгаас бас одоо нийслэлд өдөр тутам замын хөдөлгөөнд оролцож байгаа нэг 100 орчим мянган автомашин. Гэхдээ үндсэндээ нэг 700 орчим мянган автомашин байна л да. За тэгэхээр дугаар хязгаарлалтын бүс дотор бол 20% нь ажлын өдрүүдэд дугаар хязгаарлалтанд хамрагдаад 500 орчим мянган машин яг замын хөдөлгөөнд оролцож байна. Тэгэхээр нийслэлийн зам маань өөрөө 1100 орчим километр замтай. Яг энэ зам дээр бол ингээд нэг 314 мянган машин замын хөдөлгөөнд оролцох юм бол бид бүхэн төгжрлгүй буюу 35-аас 40 км цагийн хурдтай явах юм боломжтой байгаа. Тэгэхээр яг энэ тооноос 2 дахин нэмэгдсэн одоо тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоод байна л та. Тийм одоо төгжрөл үүсэх үндсэн шалтгаан маань л энэ байна. Тэгэхээр ямар гарц гаргалгаа байна вэ гэх юм бол энэ мэдээж импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгсэлд одоо хяналт тавих. Хязгаарлах тийм ээ. За үүнийг бол мэдээж одоо хүрдний байршлаар ч гэдэг юм уу насжилтаар, моторын багтаамжаар ч гэдэг юм англиад импортоор орж ирэх одоо энэ машинуудад хязгаар тавих юм нөхцөл бас үүсээд байна л да. Бид хүн бас ер нь 30 гаруй төрлийн одоо ийм судалгаа хийцэн хэрэгжүүлэх гээд байж байна. За тэгэхээр жолооч нарт бас хандаж хэлгээд өчтөр гээд харахад бороо орсон тийм ээ. Замын ачаал нилээдгүй их байлаа. Энэ юутай холбоотой гэх юм бол бороо орж байна. Угаас ер нь бороо хурд онц ороход замын ачаал ихсдэг, автомашины хурд удаашрдаг. Ягаад гэх юм бол одоо халтрага агуулгаа гэж байна тийм ээ. За мөн бас одоо зам дээр тогтсон усны доор одоо нүх байх магадaltaй ч гэдэм үү. Замын эвдрэлтэй. Зам бас зам дээр одоо ямар нэгэн автомашин явахад одоо сөргөөр нөлөөлөх зүйлүүд байдаг. Энэ шалтгаануудаас болоод автомашины хурд удаашрдаг. За тэгээд хурд удаашрсан байхад төгжрөл ихссэн, ачаал ихтэй байхад нэгнийхээ ордуур орох мөн бас одоо урсгал сүрж явах ч гэдэм үү гэрэл дохио зөрчих тэмдэглэл зөрчих ийм асуудлуудаас болоод хоорондоо шүргэлцдэг, мөргөлддөг ийм зүйлүүд байна. Үүнээс үүдээд хоёр машин шүргэлцэхэд нөгөө нарийнхан зам дээр маань тухайн игнээ тэр чигтээ 30-40 минут төгжирдэг тийм ээ. Хөдөлгөөнгүй болдог ийм одоо сөрөг талуудтай учраас бас нийт жолооч нарт хандж хэлэхэд нэгэндээ хүндэтгэлтэй оролцоод за замын хөдөлгөөнийхөө дүрмийг бас ягштай сайн биелүүлээд хөдөлгөөнд оролцоорой гэж тавгандаас уриалга. Одоо энэ 30 орчим судалгаа байгаа гэж дээ тийм. Энэ судалгаанаас ер нь голчлон танилцуулбал ямар судалгаанууд бол ер нь хизэнээс хэрэгжиж эхлэх боломжтой юм. За энэ зүйлүүд хэрэгжиж эхэлж байгаа хамгийн гол зүйл юм бол энэ авто зогсоолын нэгдсэн систем гэдээ бид хүн хэрэгжүүлж эхэлж байна. За энийг бол туршилтын шугамар Централ таврын зүүн талын зогсоолыг өнөө маргаашгүй турших гад одоо бэлтгэл ажил нэр хангагдаад явж байна. Энэ хэм бол
ажилчид өглөө ажлынхаа гадаа ирчихэд машина тавиад орой аваа явдаг. Энэ хооронд нь тухайн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд маань машина тавих боломжгүй болчдөг тийм ээ. Тэгэхээр түүнээс шалтгаалаад зогсоол хайгаад явдаг. Яг ийм шалтгаанаар төгжрэлд 15%-аар нөлөөлж байна гэсэн ийм тооцоо судалгаа гарч ирсэн байгаа. Тэгэхээр бид ер нь ажилчид ажлынхаа гадаа машина 2-оос дээш цаг одоо байршуулах боломжгүй болж байгаа баг тойрог дотор тийм ээ. Тэгэхээр заашгүй автомашингүй ирэх юм шаардлага бүрдэж байгаа. Тэгэхээр мэдээж нийтийн тээврийг одоо шинжлэх, парк шинжилт хийх ч гэдэм үү, дагаад одоо такси үйлчилгээг боловсронгуй болгох ийм асуудал мөн түншлэн байгууллагууд маань өөрсдөө ажилчдын автобустай болгох гэсэн ийм гарц гаргалгаануудыг бас давхар шийдээд явж байгаа. За мөн дараагийн зүйл бол нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг цаглбарын одоо уян хатан байдалд оруулах ийм ажил хийгдэж эхлэх гэж байна. Энэ юу вэ гэх юм бол өглөө 7-оос 10 цагийн хооронд ажилчид маань дуртай цагаа сонгоод ажилдаа ирнэ. За тэгэхээр хэрвээ 10 цагт ирэх юм бол 8 цаг ажиллаад орой 19 цаг тарах ч гэдэг юм уу. Өглөө 7-д ирэх юм бол 8 цаг ажиллаад 16 цаг тарах ч гэдэг юм тийм. Ийм асуудлуудаар яг нөгөө төгжрөл яг эд байдаг өглөө 8-аас 9, орой 18-аас 19 цагийн хооронд энэ их ачааллыг бид бүхэн бусад одоо төгжрөл харьцангуй гайгүй цагууд ингэж тэгш хуваарлах ийм зохицуултыг бас хийх гээд ингэж явж байна. Ер нь яг хизэнээс хэрэгжиж. Тэгээ энэ бол яг төр захиргааны байгууллагуудын нэгдсэн одоо систем дээрээс санал асуулга хийхэд 98% нь зөвшөөрсөн байгаа. Тэгэхээр энэ 10 сарын эхний бараг нэг 15-да багтаад ер нь хэрэгжээд эхлэх байна.